За ардын намын албан тушаалын төлөө хэдэн дарга нар хувийн хэрэг ашгаан 1-р тавьдаг, шунлын бузраа 1-р тавьдаг. Энэ бузартай дарга нарын хооронд алаан болж явах шиг байна да. Сайн алалцаад сайхан цусгааргатал сайхан алалцаасаа. Ер нь та нар алалцахад гэмгүй шүү дээ хоорондоо. Хэдэн хулгайч нар. Тэ? Та нар хизээж ард түмнийхээ амьдралыг 1-р тавьж ирээгүй бүр 12-р асуудал болгож ирсэн заа юу. Албан тушаал эрх мэдлийн төлөө явж ирсэн. Өмнө нь хотын даргаар Сумын явцар нийслэлийн Монгол ардын намын дарга их хурлаасаа зүтгэлзээд их хурлын гишүүн ашиггүй байна гэж хот дээр их төсөв байна, мөнгө байна. Мөнгөн дээр гар үсэх зургийг гэл их хурлын гишүүнээс зүтгэлзээл явсан. Оронд нь улсын төсвөөс сонгон хайрхан дүүрэгт нөхөн сонгуулийн төв мөнгө гэд асар их мөнгө улс үнэ үргүү зарлагдсан. Ерөөсөө улсаа боддгоо та нар. Тэгээс үлдэн Сумын явцар яасан ногоо автобусны хэрэг толбогдоо явсан хэрэг ээж хүлээгээгүй уулгаач. Ногоо автобусаар асар олон 100 тэрбум төгрөг үрсэн үнэн шүү дээ дуракууд. За өнөөдөр бас энэ нийслэлийн Монгол ардын намын даргын төлөө алаан болж ийн гинэ. Барилгын сайд их хурлын гишүүн Баянзүрх дүүргийн Монгол ардын намын албан тушаал Багдад байна гинэ. Батамглан Батсан бол ингээд албан тушаалын төлөө эрх мэдлийн төлөө гэдэг нь үүгээр харагдаж байгаа. Тэсээ Нямбаатар лайв хийгээд байгаа шиг байна. Яасан ч уналтаа бузар бай тэр Нямбаатрын тэр ярьж байгаагаар бол Батамглан Нямбаатар чи худлаа яриаг бол наад хулгайчтай эрүүгийн хуулийн хариуцлага хүлээлгэж шоронд нь явуулаач. Наад хулгайч чи үсэн гацны нийслэлийн Монгол ардын намын дарга бүтгэл шоронд явах хэвээр ял үрэх хэвээр ялтан байна шүү дээ. Нэг гараараа их хурлын гишүүн, нөгөө гараараа барилга хот байгуулалтын сайд, нөгөө гараараа Баянзүрх дүүргийн намын дарга, нөгөө гараараа энд дүрээгүй бизнест хүрээгүй салбар алгаа. Ямар элдвэтэй хулгайч вэ? Иргэд төөрхий зайлуул хуруу хумсаа углан барин нэг барилга барих гал чадахгүй, бизнес хийгээл чадахгүй иргэдийн амьдрал хүнд байгаа шүү дээ. Эрх мэдлэгтнүүдийн амьдрал нэрийг хэдэн талд хэдэн савар нь хүрдэг 10 савартай 10 мангас гэдэг шиг юм болдог мангасууд байна шүү дээ. За та нараас сайн цус үзье. Гэхдээ ер нь бол энэ Монгол ардын нийслэлийн намын дарга манай ардчсан намын нийслэлийн дарга гэдэг бол аль альнаас нь инженерийн сургууль төгссөн. Инженер хүмүүс гарч ирж яаж аль ялсан нь инженер сэтгүүгээр нийслэл Улаанбаатар хөгжүүлэх нь шүү дээ. Тэрс эрх мэдлийн төлөө юм булаанууд бол болохгүй шүү дээ тий. Ардын нам нийслэлийнхээ энэ Монгол ардын намын дарга дээр анхаарал хандуул хөөе. Хулгайч нарын тулдаг суудал биш. Бид нар ч гэсэн нийслэлийн ардчсан намынхаа даргын суудал дээр анхаарал хандуулна. Инженер хүнийг, шудрах хүнийг, сэтгэлтэй хүнийг, аж ахуй ажил хийдэг хүнийг 28 оны сонгуульд өрсөлдүүлнэ заа юу. Та нар бол зөрүүлээд амны өгөх гэж байгаа юм шиг хэд хулгайч өрсөлдүүлэх юм байна. Ашгүй дээ. За ардын намынхаас цус үзье. Тэ. Та нар бол ер нь бол хулгайч нар бузрууд их орныхаа ард түмнийхээ байгаа царийг хараарай. Иргэдээ яаж олруулж чадруулчаа та нар өөрсдөө яаж эрх мэдлийн төлөө алдалцж байна. Ийм л хулгайч нар та нар. Ард түмнэртэй тэргүй мэдж байгаа 28 он та нарт дүнгээ 50 тавихтаа та нарт өстой 0 орчин улаарчин дүн 50 харж байгаараа та нар заа.